Баярлалаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар витамин D-гийн тухай болон сүүлийн үеийн техникийн тусламжтайгаар хүний биед витамин D-гийн хэмжээг хэрхэн тодорхойлох талаар бэлтгэлээ. Хүний биед дунджаар 3.5 кг эрдэс бодис байдаг. Эдгээр нь эд эрхтний бүх үйл ажиллагаанд оролцох бөгөөд тэдгээрийн дутагдлаас үүдэн хүний бие махбодод ноцтой өөрчлөлт гардаг. Мөн хүний нас ахих тусам ясанд нь сэрэгжилт явагдаж, гол төлөв нурууны яс ачааллаа даахгүй бүхийхөөс гадна хөл нь мэжиж, яс үе мөчөөр нь өвдөж эхэлдэг. Тэгвэл өндөр хөгжилтэй оронд бүхий жүтлэх хүн ховор ажиглагддаг. Энэ нь бие махбоддох кальцийн хангамжийг зохицуулж, ясны бүтэц булчингийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг витамин D-г зөв хэрэглэсэнтэй шууд холбоотой байдаг. За витамин D нь болохоор бидний мэддэг ганц D-гээс гадна D1 болон D2, D3 гэх мэт аяг олон янзын витамин D байдаг. За витамин D нь болохоор хүний биед цуснд энэ бүх хэлбэрүүд нь бүтээрээ эргэлддэггүй. Витамин D нь бол хүний биед бодисын солилцоонд бол бүгдэнд нь оролцдог. Тэгэхээр бодисын солилцоонд оролцсон гэдэг нь бүхэл эд эсүүдэд хүрэлцэж очтгоо гэсэн үг. За витамин D нь болохоор хүн хаанаас авах вэ гэхээр нарны туяанаас хүний арьсан дор нийлэгжиж витамин D-гийн хэрэгцээг авдаг. Хоёрдугаарт нь хоол хүнсээр гаднаас бол бид нар авч чаддаг. За монголчууд эдгээр бүтээгдэхүүний бүгдийг авч хэрэглэдэггүй учраас Австрал болон Гонконг, Бээжинд хачуулсан судалгаа байдаг. Энэ нь болохоор Австралд хайцангуй их загас хэрэглэдэг орн байлаа. Хэд хамгийн өндөр витамин D хэрэглээтэй газар гэхэд 80-аас 120 олон улсын нэгж байдаг байна. Манайхтай ойрхон Бээжинд бол дөнгөж 0.9 буюу 36 олон улсын нэгжийг бид нар авч хэрэглэдэг. Тэгэхээр саяын хоол хүнсээр болон нарнаас авч чадахгүй байлаа гэхэд биднэрт витамин D дутагдана. Тэгэхээр витамин D дутагдахаа биднэрт одоо ямар эрхтэн дутагдах вэ гэхээр витамин D нь нэгдүгээрт нь кальц болон фосфорын солилцоонд оролцдог учраас ясны сэрэгжилт болон остеопороз, остеомиелиз болон ясны зөөлрөл, бүдүүн шулуун гидсэнд кальцийн одоо ионы эргэн шимэгдэлтийг зохицуулдаг учраас тэрэнд бол нөлөөлнө. Мөн бамбаа булчирхайн одоо паратироид гормонд нөлөөлдөг. Мөн нойр булчирхайн инсулин одоо тэсвэртэй чанарыг бууруулдаг учраас эдгээрээс үүсэх өвчнөдөд нөлөөлдөг. Үүнд болохоор остеопороз буюу яс сэрэгжих, остеомиелиз буюу яс зөөлрөх, за зүрх судасны өвчнүүд, даралт ихсэх, чихрийн шижин буюу диабет зэрэг өвчнүүдийг үүсгэдэг байгаамаа. Витамин D 34 нанограмм мл байхад бүдүүн шулуун гидсний хорт хавдраар өвдөх магадлал төдий чинээ буурна. Мөн хөхний хорт хавдрын үед 52 нанограмм мл цусны сивэнд витамин D байх юм бол хөхний хорт хавдраас бол өвдөх эрсдэл нь илүү их багасна. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эмэгтэйчүүд витамин D-г жирэмсний үедээ эмчийн завраар хэрэглэх нь зүйтэй. Харин жирэмсний үед витамин D дутагдвал их болон урагт ямар сөрөг нөлөө үзүүлэхийг мэрэгжлийн эмчийн ярианаас хүлээн авцгаая. За витамин D-гийн дутагдал нь сүүлийн үед улс орны төдийгүй Монгол оронд бол нэлээд анхаарал татж байгаа. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд бол нэлээд анхаарал татж байгаа асуудлуудын нэг болж байгаа. Витамин D нь бол хэвийн үед жирэмсэн ирэхэд ургийн өсөлтөнд мөн ясны эдийн солилцоо, зүрх судасны системийн хөгжилтөнд бол гол үүрэг гүйцэтгэдэг. Мөн төрөл бүрийн гормоны зохицуулганд оролцож дархлааг сайжруулдаг. За витамин D-гийн дутагдлаас үүсээд одоо жирэмсний одоо хүндрэл нэлээд тохиолдож байгаа. Үүнд болохоор одоо жирэмсний преэкламси, жирэмсний үеийн диабет, ураг бага жинтэй төрөх, дутуу төрөх ийм эрсдлүүд нэмэгдэж байгаа. Үүнээсээ болоод одоо кесар хагалгааны заалт одоо нэмэгддэг. Сүүлийн судалгаагаар бол 3 дахин нэмэгдэж байгаа гэсэн тоо байдаг. За иймд одоо жирэмсэн эхчүүд бол витамин D-гийн дутагдалд одоо өртөхгүй тулд одоо наад захын одоо цусан дах витамин D-гийн төвшинг тодорхойлуулах хэрэгтэй. Мөн витамин D-гээр одоо баялаг хоол тэжээлэг одоо хоол хүнсэнтэй одоо хэрэглэж явах хэрэгтэй. Витамин D-гийн дутагдaltaгүй одоо байх юм бол одоо жирэмсэн их бол хэвийн одоо эрүүл сарвал хүүхдэд одоо хүлээж авах болно. Мөн витамин D-гийн дутагдлын дээр дархлааны системд нөлөөлдгөөс болоод одоо бие махбодын дархлаа суларч урагдах хэвлийдэх ураг бол одоо амжилтын замын халдвар төвчөнд одоо өртөмтгий мөн ураг одоо дотроо
тэжээлийн дарайталд одоо орох магадлал нэлээд их байгаа нь бол нотогдоод байгаа. Жирэмсний хүндрэлүүд үүсдэг витамин D-ийн дутагдлаас одоо преэкламси буюу жирэмсний одоо хордлогууд энд болохоор эрт болон одоо хожим үеийн хордлогууд даралт ихсэх, жирэмсний үеийн даралт ихсэх, хавгнах, бөөр өвсөх ийм өөрчлөлт илэрнэ. Мөн хүүхдийн жим буурах, дутуу төрөх, жирэмсний үеийн диабет буюу жирэмсний үеийн одоо чихрийн шижин одоо тохиолдох эрсдэл одоо нэмэгддэг байна. Үүнээсээ болоод кесар хаалганы заалтууд бол нэмэгддэг. Кесар хаалгаар төрөх эмэгтэйчүүдийн тоо одоо нэмэгддэг гэсэн үг. За витамин D-ийн дутагдлаас болж дархлааны систем бас одоо буурдаг. Үүнээс болохоор их дотор байгаа одоо урагт амьсгалын замын халдвараар одоо өртөх магадлал одоо их байна. Ийм витамин D-ийн дутагдлаар одоо өртөхгүй байх юм бол хүүхэд эрүүл сарвал хүүхэд одоо хүлээж авах болно. Эрдэмтдийн тооцоолсноор манай гариг дээрх хүн амын тал хувь нь витамин D-ийн дутагдaltaй бөгөөд нар салхинд гарахгүй битүү тасалгаанд олон цагийг өнгөрүүлдэгтэй холбоотой байдаг. Ялангуяа витамин D нь хөхний сүүнд маш бага хэмжээгээр агуулгаддаг тул 2 хүртэлх насны хүүхдэд эмчийн завраар олгох шаардлагатай. 0-2 насны хүүхдийн донд элбэг тохиолддог суур өвчний нэг нь бол витамин D дутагдaltaас үүсэж байгаа архит буюу солио өвч юм а. Солио өвчний ихэнх үед бол мэдрэл солидлын завирууд илэрдэг. За энэ бол хүүхэд хөлрөмтгий, чочимтгой болох, ойр ойрхон сэрж уйлагнах гэсэн ийм завирууд гардаг. За улмаар D-ийн дутагдал улам ихсэж гүнзгийрэх тусам хүүхдэд яс болон булчингийн системийн талаас өөрчлөлтүүд илэрдэг. За энэ нь болохоор хүүхдийн толгой томорч тухаараа данхар болох, зулай ясан зөөлрж томрох, мөн хөлийн яс дугуйрах буюу X абразны болох гэсэн ийм өөрчлөлтүүд ясанд илэрдэг. За мөн өвчөөний яс нь хонхойж цаашлаа орох буюу эсвэл урагшаа төвийг шинж илэрдэг. За мөн гарын бугын яс нь зузаарч бөдөрдөг. За мөн хавирганы яс бол гадагшаага одоо сэргийж тийм дэрвийсэн хэлбэртэй болдог. Ийм завируудаар илэрдэг өвч юм а. Солио өвчтэй хүүхдүүд голцоо амьсгалын замын өвчлөнд өртөмтгий ойр ойрхон ханиад хөрөмтгий байдаг. Улмаар амьсгалын замын өвчин хүндрэх байдал бол илүүтэй тохиолддог. За витамин D-гийн хоногийн том бол нэрэ болон 0-2 насны хүүхдүүдэд 500-аас 1000 гэсэн хэмжээгээр уух ёстой. За энд бол Герман улсын Zima Flor D500-тай флуоролитийн байна. Мөн аквадетрон гэдэг юуны Porsche юу усан D-ний байгаа. Витамин D-г нарны гэрлээс авдаг гэж хэдийгээр үздэг боловч витамин D-гийн дутагдал бол ялангуяа эквадороос алс оршдог манай Монгол улсын хувьд бол бас D-г өдөр тутамдаа хэрэглэж явах нь чухал байдаг. Ийм болохоор 0-3 нас хүртэл D витаминийг тасралтгүй ууж явах ёстой. За D витамин дутагдахын хажуугаар бас хүүхдийн кальц, фосфорын солилцоонд өөрчлөлт илэрдэг. Энийн нэг жишээ нь бол кальц дутагдсанаас хүүхдийн ясанд өөрчлөлтүүд гардаг. За энэ ямар өөрчлөлт гарах вэ гэхээр толгойн яс зөөлрж, томорж, хавтгар болдог. За мөн ард дагцаараа их тийм нэг дагц илүүтэй их хавтах байдал илэрдэг. За хөл майжих буюу хөл нь одоо гадагшаа мөрөх ийм шинж тэмдэглэл эмэгтэй хүүхдэд илүүтэйгээр аарцаг гэсний өөрчлөлт орж уйтан аарцагтай болох байдал ажиглагддаг. За мөн дотор эрхтний талаас илэг дэлөө томрох гэсэн өөрчлөлтүүд бас илэрдэг. Төрөлцсөн нарийн мэрэгжлийн Баянгол эмнэлэг нь Америкийн нэгдсэн улс, Швед, Герман, Унгар, Австри зэрэг өндөр хөгжилтэй орнуудын өнөөгийн ангаах ухаан дах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд аппарат багаж хэрэгслийг лабораторитой суйрлуулж иргэддээ үйлчилж байна. За 25 гидроксийн нийт витамин D-гийн шинжилгээг одоо ямар тохиолдолд хийх вэ гэхээр нэгдүгээр талаар энэ эрсдэлт бүлгүүд гэж байдаг. Үүнд болохоор жирэмсэн эхчүүд, жирэмсэн болон хөхөөд эхчүүд. За хоёрт нь бага насны буюу хөгжлийн өсвөр насны хүүхдүүдэд
3-т нь 50-аас дээш насны настай хүмүүст гэсэн ийм насны ангиллын хувьд бол 3 эрсдэлт бүлэгт үздэг юм байна. За ямар өвчтэй хүмүүст хийх вэ гэхээр зүрх судасны өвчтэй, бөөрийн өвчтэй, элэг одоо хотоод гэдэсний шингээлтийн замын эмгэгтэй, хавдартай өвчтөнд бол хийх заалттай байдаг. Монголд яагаад энэ 25 гидрокси нийт витамин D-ийн шинжилгээг анх удаа хийж байгааг бол бусад анализатор дээр болохоор энэ нийт витамин D-г биш, энэ нийт витамин D-д ордог D2 витамин эсвэл D3 витамин гэсэн дангаар нь болохоор тодорхойлдог учраас яг нийт гэсэн энэ үзүүлэлтийг бол хийдэг одоо анализатор болон шинжилгээ бол одоохондоо бол байхгүй байна. За энэ 25 гидрокси нийт витамин D-ийн шинжилгээ одоо та хийлгэлээ гэхэд энэ маань ямар түвшинд байж таны эрүүл мэнд хэвийн эсвэл доголдолд орсон байна уу гэдгийг бол мэдэх бас ийм норм хэмжээ гэж байдаг. За хэрв таны одоо цэсэндх 25 гидрокси нийт витамин D-ийн шинжилгээ 10 нанограмм мл-с доош болоод ирэх юм бол энэ бол таныг эрүүл мэнд доголдсон байна. Та витамин D-г одоо нөхөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хоол хүнсээр болон одоо хүнсний нэмэлт одоо витамин D агуулсан витаминуудаар нөхөх шаардлагатай гэдгийг бол танд заана. Харин 30 нанограмм мл-с дээш болоод ирэх юм бол таны эрүүл мэнд сайн байна. Та өдөрт авах ёстой витамин D-г хоол хүнсээр болон тэр нэмэлт бүтээгдэхүүнүүдээрээ одоо урьдчилан сэргийлэх тунгаар л авч явахд болно гэсэн ийм үзүүлэлтийг бол зааж өгнө. 25 гидрокси нийт витамин D-ийн шинжилгээг болохоор хүний одоо венийн судаснаас авсан ээлцс болон сиюм гэсэн одоо сорьцоцд бол уг шинжилгээ маань хийгдэнэ. За хүн маань тухайн шинжилгээг өгтөөл ямар нэгэн одоо дэглэм одоо тийм заалт бол байхгүй. Шинжилгээ аппаратанд яг уншигдах хугацаа нь маань 25-аас 30 минут уншигдаж эцсийн хариу бол таны гар дээр л очно. Хэрв ингээд та ингээд 25 гидрокси нийт витамин D-ийн шинжилгээ өгөхөд одоо хариу нь ингээд таны гар дээр ирлээ гэхэд 10 нанограмм мл-с доош одоо энэ витамин D-ийн хэмжээ маань 10 нанограмм мл-с доош болоод ирэх юм бол энэ таны бие махбод дахь D витамин чинь хангалтгүй бие дутагдалд орсон байна. Ийм учраас та эмчтэй үзүүлээд энэ витамин D-г эмчилгээний тунгаар буюу энэ маань хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон эмийн хэлбэрээр нөхөх шаардлагатай гэдгийг бол танд харуулж байна гэсэн үг. Харин 30 нанограмм мл-с дээш болоод ирэх юм бол энэ маань таны бие махбодод байх ёстой витамин D маань хангалттай хэмжээд байна. Гэсэн хэдий ч та урьдчилан сэргийлэх тунгаар буюу одоо хоол хүнсээр өдөрт авах шаардлагатай витамин D-г хангалттай хэмжээгээр авч вэ гэдгийг бол танд зааж өгч байна гэсэн үг ээ. Үзэгч танд витамин D-ийн тухай багч гисэн мэдлэг олгосон гэдэгт найдаж байна. Та эмч мэрэгчлэлтүүдийн өгсөн зөвлөмж зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, учирч болох эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай. Та 100 наслаарай.